За бид хоёрт 10,000 төгрөг байна. Бид хоёр 10,000 төгрөгөөр ямар хөө десерт хийж болох вэ? Гэхдээ уудлаа. Энэхүү чаленж дээр бид хоёр 10,000 төгрөгөнд снэк бэлтгэх ёстой. Бөгөөд хэцүү болох нэг зүйл нь уулан дээр бэлтгэх явдал юм. Амт чанар ба үзмжтэр оноо өгч ялагч тодрох ба гэрээсээ нэг снэкэнд доорх айтем авчрах боломжтой. За би өнөөдөр болохоор жимстэй йогурт тэгээд нэгэн шоколадтай гэж байна. Тийм болохоор маш өрмөц замд болныг тэтгэлтэй байна. Тийм болохоор эхлээд амтлаг таргнаас нэгийг авна. Нэг мандарин тэгээд нэг алим авнаа. Нэг гişгийг авна. Тэгвэл үнэтэй авах гэдэг учраас ямар хөө алим авах вэ гэхлээр том алим авчвал үнэтэй байна. Тийм болохоор жижиг алим аваад тэгээд нэг гişгийг мандарин тэгээд шоколад авна. За энэ мандариныг авчи. Тэгээд бөөнөрөө шоколадын тасаг руу. За би болохоор тортила чипс хийж үзэх гээд байгаа юм. Тэгэхээр хэдүүл энэ тасаг руу орно. За нэг ийм гурал боллоо. Олон үрийн гуралтай тортила гэж юм. Тэгээ бүх төрлийн хоолнд зориулсан гинэ. Дунгуудлаа одоо энийг ерөөсөө ингэж хэрчээл босонд хийгээл шараал тэгэл хамтлал болоо. Одоо би зүгээр хамтлагч аав юм. Тэгэл болоо. За одоо манай чат шипэд надад гаргаж өгснээр энэ fried tortilla chip надад тос хэрэгтэй би тосоо гэрээсээ авчирсан. За тэгэн гутал гарлик эсвэл одоо халуун ногоо тэгээд кетчуп маяа ч юм уу тэгээд шууд tortilla хаавал болоо. Чугарыг нөө улаан шинжүү нундаг гинэ. За энэ бас гоо юм байна. Шоколад гэхээр уул нь озерагийн жижиг мэдэг тэрийг авъя гэж бодоод байна. Тэг байхгүй болохоор нэг крокантаас ингээд гоншгийг аваад тэгэд энэ зүйлүүдийг гоё хийгээд манай камерамен авч үзэх болно. За бид хоёр юмнуудаа аваад гараад ирсэн. Би болохоор сайн нэг хоёр хамтлагч аваадсэн чинь нэг нь амар үнэтэй юм байлээ. Тэгээд 10,000 төгрөгөнд хүрэхгүй болохоор нэг нь хасуулсан. Тэгээд одоо гүчүүгаруу гэдэг нэг юм хамтлагч тэгээд тортилагийн юу автлаа. Тэнгууд энэ хоёр нийлээд 9526 болж байна. За би болохоор тарга авсан, амтлаг тарга авсан. Тэгээд 3 крокант, нэг алим биш. 2 мандарин, нэг алим авсан. Тэгээд эдгээр нь болохоор нийлээд 9900 болсон байна. За тэнгууд яг үнийн хувьд бол би ялцж байгаа байхгүй. Тэгээ одоо амтны хувьд хин ялах харцгаа. Ойлгомжтой хаа гэж найд. Шинд ороод ирсэн. Уул руу хөдлөх гэж байна. Намайг холын дагуур шууд би найтан баймаар байна. За бид хоёр уулан дээр хурж ирсэн байна. Манай камерын нэг дууссан. Тэгээд одоо цаашдаа шууд одоо уцаар авчиад явчихна. Миний юмнууд болохоор гүчүүгааруу авсан. Тортила болохоор 6 шигтэй нэг юм тортила хэд байлаа 7000 байсан байна. Тэгээд ер нь бол нэг нийлээд 500 болсон. За энэ нь болохоор 7500 байсан баг. Тэгээд энэ нь болохоор 1800 гэдэг нэг 500 хавцаа болсон. Миний иргэн тойронд болохоор амтлаг тарг мэд бүхний крокантаас 3 шиг байгаа. Тэгээд за дараагийн айтмаар болохоор 2 шиг мандарин байна. Пис миний сүүлийн айтмаар 1 шигийг алим, пош алим. Тэгээд 2037 гинэ. За энэ хоёр одоо тэгээ өрсөлдөн энэ болохоор зөвхөн одоо нэг чамд бол нэг юм хэрэггүй те. Куклээд байхад шаардлагагүй шүү дээ. Тэгээ надаа кук Би болохоор амар цосмос одоо халах хэрэгтэй. Тэгэхээр одоо шууд ажилдаа орцгоо. Тэгээд бид хоёр яг эхлээд одоо яг миний тос хаалсны дараа цаг яваад яг хэдэн минутанд дуусах нь гэдгийг харан заяа. Тэмцээн ер нь албаасаар эхлэх гэж байна. За бид хоёр одоо цагаа 50, стопвотч 50. Тэгээд хин арай бага минутанд яг хийж дуусаад бэлэн гэж үзэх нь үү? Тэр нь бол одоо арай би билээ залуусаа хараал идэж. Матам тоогоорой. Е. За 1 2 3 и За шарт эхэлсэн. Хүчээс. Дөрөхөд бэлэн болох хэрэгтэй. Үгүй энэ. За гоё байлаа. Би болохоор энд ингээд мандариныг йогурт гэж тарг руугаа хийж байна. Тэгээд би йогурт болох гэж байгааг би та бүхэн бүгд мэдж байгаа бах. Тэгээ манай камераменийг идэх болохоор тэгээд одоо
Монгол хүний саруулханд итгэнэ гэдэгт би найдаж байгаа. Өвстэй тортила. Өвдөө тортил. Өвстэй чипс гэж. Та бүхний Энд чи түүгээр идэж болгүй тий. болно шүү дээ. Би идэл Шалаадаг өгсөн гэдэг. усан шээ. Түүгээр гурал өстэй. Болохгүй шүү дээ. Идэж болохгүй шүү дээ. Ингээд надад бов. За фэл. Мекли идэж чадаа. Нэг талаар нь хайраад зүгээр хийгээд идэх шээ. Ямар том юм бэ чи. Би яг Ой бүтэн фэл. Би яг юу вэ? би энэ тавыг идэх хэвчээ. Фэл. Тэр гарахгүй шүү. Харцээ дэш. Энэ гарахгүй шүү. Хуушур нэртээд шаац яг үндэ. Хоолоор тогсон юм болсон өстой. Одоо 3-5 жил хоолны бараа. Үй, наа тортиланууд. Хм. Тортилан би. На яа та зүгээр чи аваа. Нэг болсон. Наад чой лап шүү. Би дурыг контент гэж юу юу байдгийг шах. Халбаг байхгүй мүү? Бүгдийг шатаад өвсөн дижэлтэй шүү дээ хүн. Гайхалтанд. Йоо зөө. Тулаа. Бус. Амархан байна. Боллоо. За. За сайн байцгаана үзэгчтэй. Энэ бол миний хийсэн шоколадтай йогурт. За энэ дотор юу байгаа вэ гэхээр мэдээч өөрийн гэсэн тарг. Амтлаг тарг. Манай сүү хөвцөд компани. За тэнгууд энд крокант талын тал крокант. За энд алин байна. За тэгээд мөн хайгаад үзвэл мандрин байгаа. Тэгээд амтыг мэдрэхийг хүсвэл та өөрөө хамтлаад. За миний хоолыг болохоор Меклигийн нэрийн хоол бүрөө. Одоо тортила чипсний дараагийн хөлбөр гэсэн үг бүр дэвшсэн хөлбөр гэсэн үг. За манай одоо бүтээгдэхүүн бол ингэж харагддаг нэг тийм сансрын тавг шиг юм шиг те. Дотор нь юу байгаа бол? Вау! Тортила чипс шүү дээ. Гол юм 100% органик байгаа. За энэ гурил мөрлөн бол өөрсдийн гараар шаарддаг. За манай камерамен оноогоо өгөхөр яг одоо ирсэн байна. За тэгээд үзэмжний хувьд та 10-аас хэдэн оноо өгөх вэ? 3. 10-аас 3. Окей. Тортила чипс за. Маш кранчи. Их ингийн нэг л гурил халуун ногоотой гурил байна. Амт чанарын хувьд 10-аас 2. Эногийн хоолнд үзэмжинд нэр одоо хэдэн оноо өгөх вэ? Ресторанд ороод ийм юм өгөх юм бол би л вау гэж харахаар байна. 8.5. За. За 3 орчин гурлагын тус намжлж үзлээ. Таргны энгийн сайхан амтлаг тарган дээр жимс орж ирэхээр ямар гоё чихэрлэг, содон, хэтрүүлэггүй тутаагүй гоё амт байгааг эндээс бол мэдэж байна. Тэгээд шоколадны өөрөмг нь бол үнэхээр гоё часи самтыг нэмж өгч байна. Энэ бол ялчгүй. Тэнийг сонсож магадгүй 10-аас 11 байна. Яадаг ч юм бэ? Мэклэг.